Профессор из Москвы, врач. Москвагаас ирсэн профессор хөдөлгөөний засалч эмч Владимир Шулиаковский Брэдийн эмчнэрт цэргийн алба хаагчдыг сэргээн засах эмчилгээний туршлагаасаа хуваалцаж байна. Тэрээр нуруу нугасны гэмтэлтэй суулгаж сулан хиймэл эргэтэнтэй өвчтнүүдийг эмчлэх онцлогийн талаар ярив. Өнгөрсөн жил би зэвсэгчний алба хаагчдыг сэргээн засах хийж бүрэн эмчилгээний хүрээнд өндөр эрчимтэй биеийн эмчилгээний гаруудын тухай ном гаргасан юм а. Өнөөдөр Дорнын ангаах ухааны төв Бурайд дахь эмнэлгийн сэргээн засах эмчилгээний гол байгууллага болжээ. Энд өргөн цар хүрээтэй клиникийн бааз олон жилийн туршлагатай мэрэгчлэтнүүд ажиллаж байна. Орос улсын улсад эмнэлгийн сэргээн засах эмчилгээг хөгжүүлэх холбооны төслийн ачаар Бурайд улс орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр хангагдаж байна. Энэ нь биологийн эргэх холбоотой өндөр технологийн роботжуулсан төхөөрөмжүүд юм. Мөн энэ хурлаа Бурайдын сэргээн засах эмч нартаа туршлага солилцож мэдлэгээ дэвшлүүлэх томоохон боломж олгоно. Жилд Дорнын ангаах ухааны төвд 10,000 орчим өвчтөн сэргээн засах эмчилгээ засал хийлээдэг. Энд өвчтөн бүрт тусгай арга барил хэрэгэлдэг юм. Энд олон салбарын мэргэжлэнүүдээс бүрдсэн баг ажилладаг. Өвчтөн бүрт зориулсан хувийн сэргээн засах хөтөлбөр боловсруулдаг. Үүнийг уламжлалт Дорны ангаах ухаантай хослуулдаг. Зүү төөнүүр, цэгэн массаж, оксо засал, ургамлын цай, ургамлын ван зэрэг. Ингэснээр орчин үеийн болон уламжлалт ангаах ухааны нэгжил бий болж маш сайн үр дүн гардаг. Дорнын ангаах ухааны төв нь орчин үеийн технологи болон уламжлалт эмчилгээний аргуудыг хослуулан хүнд өвчин, гэмтэл, мэс заслын дараах өвчтнүүдийг иж бүргэн сэргээн засах эмчилгээ хийдэг. Тус төвийн үйл ажиллагааг Оросын холбооны улсын эрүүл мэндийн яамны тэргүүлэх мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг байна. Энэ тал дээр Бурайд улс маш их туршлагатай. Энд Оросын холбооны улсад хамгийн шилдэг уламжлалт ангаах ухааны төвүүдийн нэг бий. Орчин үеийн ойлголтоор өвдөлтийн хам шинжийг аль болох эмээр биш, харин физиотерапи, эмчилгээний гимнастик, сэтгэл зүй, сэтгэл заслын арга, мөн остеопатийн гарын эмчилгээний аргаар эмчлэх ёстой. Алс орнуудын хурал жил ирэх тусам мэргэжлэнүүдийн дунд улам их нэр хүндтэй болж байна. Энэ нь остеопати, сэргээн засах эмчилгээ болон Дорнын уламжлалт ангаах ухаанд шинэ шинжлэх ухааны санаа, амжилттай эмчилгээний туршлагыг танилцуулах өргөн боломжийг бүрдүүлдэг томоохон салбар юм а. Энэ бол өвөг дээдсийн соёлд төрс саатан төрсөн нутгийнхаа уламжлалыг эргэн санах боломж. Хотын зөвлөлийнхэн энийг сонирхолтой байдлаар хэрэгжүүлэх арга олжээ. Энэ тоглоомыг шагаан наадан гэдэг. Маш эртний наадам бөгөөд 13 дугаар зуун орчимд үүссэн гэдгээ. Тоглоомын утга нь хоньны шагааг дээш шидээд бусдыг нь зайлуулж, зайлуулсан шагаанаас нэгийг нь барьж авах хэрэгтэй. Хэрв чадвалаа нэгийг нь эсвэл боломжтой бол хэдийгч барьж болно. Ингэж тоглодог. Дээш шидэн барина. Заримдаа барьж амжихгүй. Гэхдээ энэ тоглоомын зорилго нь гарын эвсэл, хурд, авахалжийг хөгжүүлэхэд оршдог. Ширээний ард 10 гаруй оролцогч цугларсан байна. Гаднаас нь харахад энгийн мэт боловч бодит байдал дээр энэ тоглоом нэлээд хэцүү. Хүн маш сайн эвсэлтэй бас тайван байх хэрэгтэй. Тоглоомын нэг хэсэгт анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ шагааг барьж амжих ёстой. Та анхудаа тоглож байна уу? Үгүй ээ, гэхдээ анхудаа ч гэсэн чадаад байна шүү. Тийм үү, танд хоёр хүргэе. Гэртээ тоглодог уу? Үндэ болоо гэртээ тоглож чаддаггүй. Гэхдээ одоо тоглож эхэлнэ. Дараагийн уралдаан бол морин уралдаан. Хэд хэдэн шагаа шидэх бөгөөд шагаан унсан байрлал бүр тодорхой амьтныг илэрхийлдэг. Морь их гарвал тоглогч илүү олон алхам хийх боломжтой. Хамгийн сонирхолтой нь хүмүүс спортын талбарт хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг харах, мөн хамт олонтойгоо цагийг сайхан өнгөрүүлэх явдал. Энэ нь нэгээс нь багийн урамсгалыг бэхжүүлэх арга хэмжээг хийж болно. Тоглоом авахалдсан ба төдийгүй анхаарал зохицуулж шаарддаг юм а. Өрсөлдөөний ур амьсгал мэдрэгдэж байна уу? Байлгүй яах вэ?
Ийм тоглоомууд зөвхөн авахалч самбаа төвчээрийг хөгжүүлэхээс гадна хамт олныг улам ойртуулдаг. Манай бүгд найрамдах улс сагаалган баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тиймээс бид үндэсний тоглоомуудаа дэмжих, бурайд ард түмний соёлыг дэмжих ёстой. Үүний зэрэгцээ бусдад үлгэр жишээ байх ёстой. Манай хамт олонны хувцснаас ч та бүхэн үндэсний элементүүдийг харж байгаа хаа. Шагаан наадам тоглоомын мастер классыг Буряд Среда төслийн хүрээнд зохион байгуулжээ. Петров Сергей Медведев. Новости дня. Эдгээр кадр дээр урлаг хэрхэн төрж байгааг харж болно. Виктория Ктон бол Эрхүү хотын уран бүтээлч бүсгүй бөгөөд төрлөх хоттой чин сэтгэлээсээ хайртай. Тэрээр өөрийн бичил бүтээлүүдийг хийх санаагаа Черногор улсад хийсэн аяллахын үеэр олжээ. Онгоцны цонхоор харахад тентхийн жижиг байшингууд яг л тоглоом шиг харагдсан тул авч яваад тогломоор санагцсан гэж тэр инээмсэглэн ярьдаг. Ингэж хошигнон төрсөн бодол сонирхолтой төсөл болон хөгжиж Эрхүү хотын модон байшингуудын жижиг хуулбарыг бүтээх санаа болжээ. Харин энэ төсөл хотын оршин суугчид болон жуулчдын дунд маш хурдан алдаршсан байна. Нэг өглөөс ирэхэд миний Telegram бүхэлдээ хүмүүсийн мессежээр дүүрчихсэн байсан. Би таны хийсэн байшинг оллоо. Энэ байшингийн тухай мэдхийг хүсэж байна. Манай байшингийн загварыг хийгээд өгөөч гэх мэт. Ийм их хариу дэмжлэг ирнэ гэж огт бодоогүй. Заримдаа бүр гайхшруулдаг шүнхээр их баярлуулдаг. Миний энэ төслийн гол санаа бол хүмүүсийг хоттой илүү анхааралтай хандаж бидний нүдэн дээр өрнөж буй түүхийг сонирхож харахыг хүссэн явдал. Хэрвээ хүмүүс ингэж хэлж байгаа бол миний хийж буй зүйл талаар болоогүй. Би зөв замаар явж байна гэсэн үг. Аль байшингийн бяцхан хувилбарыг хийхээ сонгох нь ч бас уран бүтээлийн онцгой мэдрэмж шаарддаг. Викториягийн хэлснээр тэр бүр өөрийн гэсэн сонгон шалгаруулах шалгууртай. Жишээлбэл байшин заавал унтаж байгаа юм шиг байх ёстой гин. Өөрөөр хэлбэл урд нь амьдрал буцалж байсан ч өнөөдөр нам гүм олонний хөлдөд дарагдах цагаа хүлээн байгаа юм шиг байшингуудыг тэр ингэж нэрлэдэг. Тэрний анхны бүтээлч яг ийм байшин байжээ. Энэ жижиг байшинг би нэлээд удаан хийсэн. Учир нь цонхны шилийг дуураалган хийхийг анх удаа оролдож байсан. Би эпоксид тавирхаагаар цонхыг нь цутгасан юм а. Эхний удаад бүтлгүйтсэн. Тиймээс бараг бүтэн 7 хоног зарцуулж үз дуусгасан. Одоо харин бүтээлийн явц илүү хурдан болжээ. Урлагийн бяцхан бүтээлүүд ч улам олширсаар байна. Тэдний нэг нь удахгүй өөрийн цагийг хүлээн Сибирийн том хотын дунд бяцхан байр суурь эзлэхээр бэлэн болжээ. Ойрын хэдэн жилдээ өөр байгалийн хязгаарын бүх эрүүл мэндийн байгууллагууд уламжлалт бүртгэлийн цонхноос бүрэн татгалзах төлөвтэй байна. Туршилтын төсөл аль хэдийн амжилттай хэрэгжиж эхэлсэн бөгөөд яг одоо жишээлбэл КСК дүүргийн насанд хүрэгчдийн поликлиник дээр ажиллаж байна. Гол хоёр өөрчлөлт бий. Нэгдүгээр эмчит үзүүлэх цагийг захимаар авдаг болсон тул өвчтнүүд урдын адил урт дараалал үүсгэхээ болжээ. Хоёрдугаарт цаасан амбулаторийн карт хэрэглэхэ болсон учир нь бүх мэдээлэл одоо захим хэлбэрээр хадгалагддаг. Гэхдээ нэг онцлог бий. 2022-оос 2025 оны хооронд өөрийн цаасан картыг аваагүй хүмүүс одоо түүнийг дахин авах боломжгүй болсон байна. Энэ өөрчлөлт аажмаар явагдсан л та. Бид өвчтнүүд болон эмчнэрийн картгүй ажиллахад баг багаар дасгаж ирсэн. Бүх картыг архивд шилжүүлсэн. Бид карт гаргаж өгөх боломжгүй. Зөвхөн сүүлийн 5 жилийн мэдээллийг захим хэлбэрээр гаргаж өгч чадна. Өмнө нь бүртгэлийн цонхонд ажиллаж байсан бүсгүйчүүд одоо дуудлагын төвийн оператор болжээ. Тэд утасны дуудлага хүлээн авч зөвлөгөө өгч, эмчид цаг товолдог. Өдөр бүр бэнэгчлэлтнүүд хэдэн зуун дуудлага хүлээн авч байна. Гэхдээ төслийн гол зорилго нь өвчтнүүдийг цахим үйлчилгээ ашиглаж сургах явдал юм. Энд төрийн үйлчилгээний цахим хуудасны хувийн кабинет, Max Messenger эсвэл тусгай терминал багтана. Хэрв хэн нэгэнд госуслуугийн системээр дамжуулан цаг авах техникийн боломж байхгүй бол поликлиникийн үүдэнд байрлах тусгай терминалаараа бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 3 аргаар явагдана. Овог нэр болон төрсөн огноогоор, эмнэлгийн картын дугаараар, эсвэл СНИС дугаараар нэвтрэх боломжтой. Хэрв та картын дугаараа мэдэхгүй бол лавлаж болно. Мөн өөрийн бичиг баримтаарч бүртгүүлэх боломжтой.
Мэдээж өвчтнүүд шинжилгээг янз бүрээр хүлээн авсан. Эхэндээ олон хүн шин системийг хэрхэн ашиглахаа ойлгохгүй байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бүртгэлийн цонхны өмнөх урт дараалал алга болж асуудал илүү хурдан шийдэгдэж байгааг анзаарч эхэлжээ. Өмнөх системд хамгийн хэцүү зүйл нь урт дараалал байсан. Маш их хүн цуулардаг. Эмээ өвөө залуучууд бүгд нэг дор. Тэгээд маргаан бүхэнд л үүсдэг байсан. Би удаан хугацаанд өвчилж байгаа тул сардаа 1-2 удаа эмчит үзүүлдэг. Одоо гос услуг Макс ашигладаг. Эсвэл шууд терминал дээр очиод картынхаа дугаараар эмчит үзүүлэх цаг авчилдаг. Урт дараалал зогсох шаардлага болсон. Бүртгэлийн цонхгүй поликлиник шинжилэл нь анхан шатны эрүүл мэндийн тусламжийг шинжлэх холбооны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна. Ингэснээр өөр байгалийн хязгаарын эргээд олон асуудлаа зайнаас шийдэх боломжтой болж, эмнэлэгт очих замд болон дараалалд зарцуулах цагаа хэмнэх болжээ. Бид одоо Маргад Эрдэнийн орны шидтэн үлгэрээс сэтгүүлсэн шинэ циркийн тоглолтын бэлтгэл дээр ирээд байна. Манеж дээр жинхэнэ ажлын уур амьсгал бүрджээ. Жүжигчид идэвхтэй бэлтгэл хийж хүнд хэцүү үзүүлбэрүүдэд давтаж байна. Харин техникийн баг тайзны засаал гэрэлтүүлэг хөжбийн зохион байгуулалт дээр ажиллаж байна. Танхимд одоогоор үзэгчд байхгүйч хотын оршин суугчдыг томоохон сонирхолтой төсөл хүлээж байгаа нь аль хэдийн мэдрэгдэж байна. Энэ түүхийн үйл явдлыг олон хүн бага наснасаа мэддэг. Охин Дороти, шуурга, эд шидийн орон мөн Маргад Эрдэнийн хот руу хүрэх зам. Гэхдээ шинэ хувилбарт зөвхөн үлгэрийн өнгө аясыг бас дөрүүдийн дотоод ертөнцийг илүү тодотхон харуулахыг зоржээ. Харин уран бүтээлчдийн хувьд энэ бол огт өөр формат юм. Уламжлалт циркийн үзүүлбэрээс илүү драматик, сэтгэл хөдлөлтөй, жүжигчилсэн тоглолт. Бидний хувьд энэ формат их сонин шин зүйл юм. Учир нь энд жүжиглэлт илүү чухал шаардагдаж байна. Бид угаасаа циркийн жүжигчүүд ээ. Гэхдээ бид хичээнэ. Манай ердийн ажил бол бэлтгэл хийж, үзүүлбэр үзүүлээд л дуустдаг. Харин энд дүрээ нээж, өөрийгөө илүү илэрхийлж, бүр өөрийгөө даван гарах шаардлагатай болж байна. Тоглолтыг театр киноны найруулагч Сергей Потапов найруулж байна. Түүний бүтээлүүд үзэгчдэд сайн танигдсан бөгөөд өргөлж гүн агуулгатай, үзэгчдийн сэтгэлд хүчтэй нөлөө үзүүлдэг. Найруулагчийн хэлснээр анх энэ бүтээлийг драмын театрын тайзнаа тавихаар төлөвлөж байжээ. Дараа нь туршилт хийн циркийг өөр өнцгөөс харуулахаар шийдвэрлсэн байна. Энгийн үзэгчдийн хувьд цирк гэдэг ихэвчлэн шоу хөтөлбөртэй холбоотой байдаг. Харин бид циркийг драм талаас нь харуулахыг хүссэн. Бид энэ бүтээлийг циркийн драм гэж нэрлэж байгаа. Эхэндээ би үүнийг драмын театрт тавья гэж бодсон юм. Гэхдээ дараа нь циркэд хийх нь илүү сонирхолтой гэж шийдсэн. Учир нь ид шид элб, нисэл зэрэг үзүүлбэрүүдийг драмын театрт хийхэд хэцүү, харин циркэд бол боломжтой юм аа. Одоогоор уран бүтээлчид бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Цаашид хэд хэдэн ерөнхий давталд техникийн тохируулга хийхээр төлөвлөжээ. Тоглолтын нээлт 3 дугаар сарын 7-8-нд болно. Тэр үед үзэгчид багаасаа мэддэг энэ үлгэрийг шинэ орчин үеийн хэлбэрээр үзэх боломжтой маа. Хятадын Санша арлуудын хот далайн эргийн элс шүрэн хадны цэвэр байдлыг хамгаалахад онцгой анхаарал хандуулдаг. Энд хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах иж бүрэн тогтолцоо бий. Дахин боловсруулах боломжтой хаягдлыг арлаас гарган төвлөрсөн байдлаар устгалд оруулдаг бол цэцэрлэгжүүлэлт болон хүнсний хаягдлыг дахин боловсруулж ногоон байгууламжид ашигладаг. Мөн Санша хотын далайн усан бүсийг тогтмол цэвэрлэж нэг удаагийн хуванцар хэрэглэхийг хатуу хоригложээ. Тусгай алба арлууд руу ямар бараа бүтээгдэхүүн оруулж байгааг хяндаг бөгөөд далайн экосистемийг хамгаалахын тулд био задралд ордог бүтээгдэхүүнийг өргөн нэвтрүүлж байна. Саншагийн сайн дурхан бид далай дах хог аягдлыг цэвэрлэх ажил тогтмол оролцож, хуванцрын хоргийг чанд бүрддэг. Мөн хог аягдлыг ангилан ялгаж байгаль дээлтэй амьдралын хэв маягийг баримтлахыг хичээдэг юм. Хүмүүр өөрөөсөө эхэлснээр далай болон арлуудад үзүүлэх ачааллыг бууруулж чадна. Энэ бидний үе зүгээр нэг үг биш, бодит үйл хэрэг. Бид хайрлаж хамгаалдаг хөх тэнгисийн хэсэг бүрийг арал бүрийг хамгаалж байгаа.
Байгаль хамгааллын ийм төвшөнд хүрэхийн тулд техникийн олон бэрхшээлийг даван туулах шаардлагатай болжээ. Үүний үр дүнд Шичао арал дээр ургамлын бүрхөвч 90% хүрч нэмэгдэжээ. Харин Жаошо арал зохицолтой үзэсгэлэнтэй арлын үндэсний жишг статустай болсон байна. Энд ховор шувууд буцаж ирсэн бөгөөд тэдний дунд улаан хөлт олууша шувууч багтдаг. Мөн Шиша тэнгисийн усан бүсэд шүрэн хад үржүүлэх хамгийн том бааз байгуулагджээ. Сэргийн засварласан шүрэн хадны нийт талбай 3000 квадрат метрт хүрчээ. Бид Шиша арлууд дээр 240 мянган шүр ургамал суулгасан. Одоо энэ бүс нутгийн хамгийн том шүрэн хад сэргээх бааз ажиллаж байгаа. Үүний ачаар далайн яст мэлхийн амьдрах орчныг сэргээж мөн арлуудыг илэгдлээс хамгаалах боломж бүрдсэн юм а. Санши хот алхамар биологийн олон энз байдлыг хамгаалах, далайн биологийн нөөцийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Далайн яст мэлхийн хамгаалалтыг чангатгаж, тэдний амьдрах орчныг сэргээснээр өнөглөх үрний тоо мэдэгдэхүйц өсжээ. Мөн энд далайн өргөс тэмэх болон аж ахуйн ач холбогдолтой загасны жаргахад тогтмол тавьж, экосистемийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмэр оруулж байна. 2025 онд бид Санши хотын арлууд болон шүрэн хадны бүсд байрлах далайн яст мэлхийн 346 үүрэг хамгаалалт авч 868 яст мэлхийг аварч байгалийн зохистой орчинд буцаан тавьсан. Үүнээс гадна Хуан Ян Дао орчимд үндэсний дархан цаадад газар байгуулж, зуны улиралд загас агнахыг хориглох журам хэрэгжүүлж байна. Мөн хулгайн амтай тэмцэхийн тулд эргүүл хяналтыг чангатгажээ. Ирэх 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний хүрээнд Санши хот экосистемийг хамгаалах ажлыг улам гүнзгийрүүлж, удирдлагын тогтолцоог сайжруулан, байгаль орчноо хамгаалах үлгэр жишээ хэвээр байх зорилттой байна. Сүчжоохэ голын дагуу хөл хөдөлгөөн ихтэй явган хүний бүс нь хотын иргэдийн амарч зугаалах дуртай газрын нэг юм. 2023 онд энд шинэ галерей нээгдэхэд түүний баг гадаа амралтын бүс байгуулах санаачлага гаргажээ. Гэвч энэ санааг хэрэгжүүлэх нь тимч амар байсангүй. Бид замын хажууд мөн голын ирэг дагуу байрладаг учраас энд гүйгчид, спортер хичээллэгчид, жуучид их ирдэг. Тиймээс энэ бүсээр өнгөрөх хүмүүсийн урсгалтай үйл ажиллагаагаа хэрхэн тэнцвэржүүлэх талаар сайн бодох шаардлага болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхэд бизнесийн орчны мэргэжилтэн тусалжээ. Шанхай хотын хойд вокзалын дүүрэгт ийм 12 мэргэжилтэн ажилладаг бөгөөд тус бүр нь 30-аас 40 орчим компанитай шууд харьцдаг. Ингэснээр бизнесийн хүсэлт, асуудалд шуурхай хариу өгөх боломж бүрддэг байна. Миний ажил бол компаниудтай байнгын харилцаатай байж тэдний хэрэгцээ шаардлагыг мэдэх явдал. Хэрв ямар нэг асуудал гарвал бид шийдвэрлэхэд нь тусалдаг. Галерейхэн энэ мэргэжилтэнд хандхад хүсэлтийн дүүргийн захиргаанд дамжуулжээ. Харин дүүргийн захиргаа ногоон байгууламж, хот тогтчлтын газар зэрэг холбогдох байгууллагуудыг оролцуулан гадаа амралтын бүсийн төслийг зөвшөөрөлцөх ажлыг зохион байгуулсан байна. Ийм тогтолцоо байхгүй бол жижиг компаниуд олон байгууллагын хаалга догшиж өөрсдөө асуудлаа шийдэх шаардлагатай болох байлаа. Жижиг компаниуд ихэвчлэн нөөц уламж болон мэдээлэлд хязгаарлагдмал хандлагатай байдаг. Тиймээс шаардлагатай нөөцөд хүрэхэд нь дүүргийн захиргааны дэмжлэг хэрэгтэй байдаг. Хувийн бизнес нь Шанхайн эдийн засгийн үндэс суурь бөгөөд хотын нийт аж ахуй нэгжийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Цин Ань дүүргийн хөгжил шинжилгээний комиссийн орлогч дарга Сю Цяогийн хэлснээр бизнесийн орчин нь зөвхөн томоохон корпорац эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдад бус харин орон нутгийн жижиг компаниудад ч таатай байх ёстой гинэ. Дүүргийн захиргаа бол бизнес болон хотын удирдлагын хоорондын гүр юм. Энд үүнийг бизнесийн орчны сүүлийн километр гэж нэрлэдэг. Зарчим нь энгийн. Дүүрэг дохио өгмөх холбогдох байгууллагууд шууд ажилд ордог. Ингэснээр компанийн альва асуудал энэ сувгаар дамжин шуурхай шийдвэрлэгддэг. 2026 оны анхны ажлын өдөр Шанхай хот дэлхийн түвшний бизнесийн орчин бүрдүүлэх төлөвлөгөөнийхөө 9 дахь хувилбарыг аль хэдийн танилцуулжээ. Тус төлөвлөгөөнд төрийн үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг сайжруулахыг тэргүүлэх зорилт болгосон байна. Мөн энэ зорилт 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний зөвлөмжөд ч тусгагдсан бөгөөд бизнес ялангуяа жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого тууштай үргэлжилж байгааг харуулжээ.